Монгол улс татврын ил тод байдал руу шилжин олон улсын хэмжээнд мэдээлэл солилцох боломжтой боллоо. Ингэснээр татвараас зайлсхийх, эдийн засгийн уналтанд нөлөөлж байгаа сөрөг үр дагаврыг арилгах зэрэг олон давуу талууд бий болж байгаамаа. Монгол улс татврын зорилгоор олон улстай хамтран ажилддаг, татврын ил тод бус байдалтай мэдээлэл солилцдгоо гэсэн асуудлаас болж Европын холбооноос гаргасан хар сягсаалтад орж байсан. Тэгвэл манай улсын хувьд татврын нэгдсэн системийг бий болгож мэдээллийг олон улстай солилцоо. Ингэснээр офшор бүс ашиглан татвараас зайлсхийсэн этгээдүүдийг илчлэх боломжтой болж байгаа юм а. Ер нь татвар гэдэг бол тухайн улсын улс орны хэмжээний асуудал биш гэдгийг энэ галбаачл өөрөө бол харуулчлаа. Тэгээд галбаачлын нэг давуу тал нь хөгжил өөрчлөлтийг хүн төрөлхтний нийгэмд авчирсан болвол сөрөг үр дагавар нь бол татвараас зайлсхийх зугатах энэ хандлага бол илүү бас их сөрөг үр дагавар болж байна гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрсөн дэлхийн нийтээрээ. Ингээд дэлхийн нийтийн хувьд бол глобал форум болон инклюзив фрамбук гэдэг ийм хоёр үйл явцад улс орнууд бол нэгдээд татврын нэг систем мэдээлэл солилцдог ийм систем рүү орж ийн л да. Бол энийг хэрэгжүүлэхийн тулд инклюзив фрамбук гэдэг энэ бас олон улсын татврын системийг үүсчихэд байна. Тэгэхээр энд бол улс орнууд бол нэгдэж энэ систем рүү орж байна гэсэн үг байна. Аз намхан далайн орнуудын татврын зөвлөхүүдийн холбооны AOTCA 2018 олон улсын хурлыг энэ оны 9-р сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон. Мөн түнчлэн олон улсын хэмжээнд татвараас зайлсхийх үйлдэлийг таслан зогсоохын тулд бие төслийг эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагаас хэрэгжүүлж эхэлсэн юм а. Энэ эдийн засгийг сэргээх, татврын ил тод байдлыг хангах, мэдээлэл солилцох хамгийн өргөдөлтэй аргуудын нэг болоод байгаа юм. Ялангуяа энэ олон улсын төвшөнд яригддаг татвараас зайлсхийх гэдэг асуудлыг бол одооны хэрэгжүүлэх гэж байгаа, батлах гэж байгаа, хэлцэх гэж байгаа энэ хуулинд бол тусгай заалт орж байгаа бол бас орж байна. За энэ нь бол бас татвар төлөгчд нарт нэгдсэн ойлголттой болох, хуулийн хийдэл цорхоо гарахгүй байх ийм нөхцөл бүрэлдэхүүн байхаа гэж ингэж бодож байна. Олон улсын хөрөнгө оруулагчид олон улсын хэмжээнд ажиллах шаардлага өөрөө ирэхгүй тавигдж байгаа. Нөгөө талаас Монголын дотоодын татврын хууль тогтоомж тэрэнд бэлэн байгаа хэсэг, дээрээс нь тэр хүн хүч нөөц бололцооны хувьд Монгол улс бэлэн байгаа, хэд зэрэг бэлэн байна гэсэн асуудал